Хай. Хичээлдээ гарах гэсэн чинь хүргэлт ирчих. Хүргэлтэйгээс гаргаад хөрөгчөнд хийх ёстой юм хийхгүй бол айгүй бол нөхөр цагийн дараа сэрчгээр хамаг мах шүүснээ шүүс насгарчна. Хятадд энэ хүргэлтийн үйлчилгээ айгүй амар идэв шүү дээ. Ер нь хөгжлийн хурдсгуур болсон гэж айгүй их ярьд юм билэ. Гэтэ ер нь дэлхий дээр яг хувь хүнд оногдох хэрэглээний одоо юу гэмэр чинь цахим үйлчилгээ нь Хятадд хамгийн сайн байдаг гэсэн. Ер нь цахим үйлчилгээ, цахим худалдаа, одоо бараг цахим амьдрал гэх юм уу? Бас сул тал олонтой байх. Гэхдээ надад бол нэг тийж харагддаггүй юм. Яалтчгүй давуу тал айгүй ихтэй. Харин сул талаас нь яривал одоо сүүлийн үед Хятадд айгүй их яригадаад байгаа шөкүн гэдэг нэг ойлголт өгдгийн. Тэр нь болохоор нийгмийн айдас гэхгүй юу? Тэгэд одоо жишээ нь яг ингээд хүмүүс гэрээсээ гараад нийгэмдэр өөрийн биеэр бодит оролцоотойгоор байхад нэг ондоо. Харин цахим орчинд, онлайн орчинд байхад бас ондоо мэдрэмж авдаг. Нийгмийн талаар гэсэн үг. Одоо жишээ нь онлайн орчинд ингээд цахимаар төвөж байгаа энэ мэдээллүүд ихэвчлэн дийлэн хүний маш бага хувьд тохиолдсон. Тэгээд дахин давтагдах магадлал нэлээд багатай. Тийм утгууд байдаг гэд тэгжээг аахгүй юу? Одоо жишээ нь нэг ингээл фэйсбүүк энэ төр хайхтар ослын талаар тэгэл ямар нэгэн юм жоохон сэтгэлд жоохон эвгүй мэдрэмж төрүүлэхээр мэдээллүүд айгүй их яваад идэв шүү дээ. Тэнгүүд тийм мэдээллийг үзээд ахлаар хүн за нийгэм юм байна гэд яг тэр мэдээллээр нийгмийн улаад харцдаг. Тэр нь хэдийгээр тийм асуудлууд байхгүй биш байгаа нь үнэн боловч нийт хүмүүсийн хувьд цөөхтөн тохиолдож байгаа асуудал тэгэнгүүт тэр асуудлыг ингээд нийтэд бүгдэнд нь болоод байгаа юм байна. Утгагүй надад болох юм байна гэдэг ийм мэдрэмжийг хүн авчхаараа ингээд ийм нийгмийн сайхан айдастай болчдөг гэсэн. Тэгээд тэр нөгөө нийгмийн сайхан айдсын сул тал нь болохоор нэг тийм буруу зүйлийг өөрийг ингээд айлгажсэн зүйлийг хүн ингээд хүлээгээд авчхаараа дараа удаа байж болох юм шиг надад тохиолдоогүй бол ийм байдаг юм биш үү гэдэг нэг тийм муу зүйлийг хүлээн зөвшөөрөх боломжийг нэмэгдүүлдэг юм шиг лээ. Тийм болохоор цахим орчинд одоо хитрхи аимшигтай ч юм уу эсвэл хитрхи тийм сэтгэл сэртгэлэм ийм хэрэгүүдийг одоо ингээд нийтэд ил тод байлгах нь бас нэг талаараа буруу юм шиг санагдсан. Ер нь хүн альва мэдээллийг авахтаа ч юм уу ер нь өөрийнхөө амьдралд одоо доод хязгаараа дахиад доошлуулж болдоггүй юм биш үү тий. Нэг утгагүй юм ярьцнаа. Одоо жишээ нь би хичээлдээ ингээд 7 гэхэд гарах ёстой гэдэг үртэй амар тэгдэг байхгүй юу? Тэгээд нэг удаа болохоор хоцроод 7:20 гэрээсээ гарцсан. Тэгээд тэр үедээ болохоор өөрөө нэг яарсан ч юм байхгүй. Угаасаа 7 өнгөрсөн юм чинь би одоо угаасаа нэг бүс нүрэ бодоод очино. Угаасаа би хоцорсон юм байна гэж бодоод тэгээд 7:20 гэрээсээ гарч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь метро ингээд дундуур ингээ хүлээлгийн хугацаанд айгу гайгүй байсан уу? Би яг ингээд хонх дуурахаас өмнө ангид орчиж байгаа байхгүй юу? Тэгэд тэрэндээ ингээд баярлаад би гэрээсээ 7:20 гэхэд гарахад амжигдал юм биш тийг ингээ ойлгочихж байгаа байхгүй. Тэгэл 7:20 гэж очиод би тэгэл өмнө нь бол хичээлээдээ орохоос өмнө ингээд айгандаа ус дүүргээд ордог ч юм уу эсвэл ингээд 50 суугаад хичээлээ бэлдээд ингээд багшаагаа хүлээж идэг бол тийм юм бүгдээрээ алгуулсан. Тэгэд ингээд яаруу санд рууны хонхтой уралдаад нэг юм ингэж ордог болсон. Тэгэд эврэнэт жишээ авчлаа. Зүгээр л ингээд ерөнхий хүний яг ингээд хүлээж авах чадварын доод түвшинг ер нь бол доошлуулж болохгүй юм шиг санагдсан. Тэр бас нэг удаа яг ингэсэн байхгүй юу? Би нөхрөө хүлээгээд байрныхаа гадна хотгоныхоо нэг сандал дээр сууж исэн. Тэгсэн чинь миний хажууд болохоор нэг эмэгтэй бас уцаа оролдоо сууж исэн байхгүй юу? Тэгсэн чинь бас нэг эмээ нэг жижигэн нохоотойгоо хамт хүрээд ирсэн. Тэр хавьд тэгээд нохоогоо хамгийн гол нь уяагүй. Гэтэ тэр нохоо айгүй жижигэн болохоор эзэн өөрөө хажууд нь явжсэн болохоор тэгээд ингээд тоогоогүй юм билгүй. Тэгээд Хятадд бол ер нь нохоо заавал ууж хүзүүчтэй юу лээ. Ингээд уяатай явах хэрэгтэй байдаг байхгүй юу? Гэхдээ хотгон дотор болохоор бас аюулгүй тэгээд жижиг нохоо бол бас гайгүй гэж үтсэн машин тэр эмээ нь болохоор тэгээд хажууд нэг юм дасгал хийдэг шар юм төмөрнүүд идэв шүү дээ. Эмээ болохоор тэрэн дээр дасгал хийжсэн. Тэгсэн чинь нохоо нь ингээд гүгээд тэгээд бит хоёр дээр ирээ тальт ингээд хөл өнөрсөн байхгүй юу? Би нохооноос бас нэг айх нохоо биш байсан.
Тэгээд нэг тоогоогүй тэгсэн чинь миний хажууд нөгөө би ч гэсэн эмэгтэй болохоор тэр имэд хэлчихэж байгаа байхгүй. Имэд та энэ хоогоо яач гэдгсэн чинь имэд өө яна за тгий гэд уйчиж байгаа юм л та. Тэгээ уйж явах та. Яасан чи нохоноос айд юм уу тэр эмэгтэйг асуусан чи тэр эмэгтэй үгүй би нохоноос айдаггүй зүгээр би нийгмээс айдгийн гэтгсэн байхгүй юу. Тэгэд би ингээд амар гайхаад асуух гэснээ. За нийгмээс айдаг гэдэг нь хүмүүсийн харилцаанаас айд юм билүү дээ гэж ойлгоод би айгүй юм асуучуд надаас айчих байх гэж одоо асуугаагүй л тий. Гэтэ яг нийгмээс айдаг гэдэг нь юу гэсэн үгийг бас сайн ойлгоогүй. За өнөөдөр нөхөрхөө хоёр бассейны сургалтандаа явна гэсэн. Энэ хоёр бүртгүүлсэн байхгүй юу сургалтанд. Тэгээд би бол явдгүй юм. Нөхөрхөө хоёр л явна. Хүүхэд болохоор ингээд яг багштай. Нөхөр маань бол багшгүй зүгээр л бассейн цэлтий. Хятадын одоо нэг хүүхдийн сургалтын төвүүд янз бүрийн төвүүд за амар үнэтэй байдаг. Одоо жишээ нь энэ хоёрын сургалтын төв нь одоо 20 удаа явхад нөхөр бол ганцаараа хүүхэд бол багштай. 7 сая юу лээ? Агуу 7,000 яана 3.5 сая төгрөг гэж байгаа байхгүй юу? Надад бол үнэтэй санагцсан. Гэтэ яг хав ийм сэлэлт пассажир хүүхэд хятадууд бол тэгээд ингээд баг байх тусмаа явж эхлэх нь сайн гэд. Тийм чинь тэгэл одоо явах тийм хичээгээд явуулдаг л бах та. Тэр үтгий хэл нөгөө дээс тоглож сургадаг. Тэгээд ингээд цаас хайчилдаг ч шиг амар сонсон баг битагаа сурчмаар тийм сургалтын төвд амар их үйдэн шүү дээ. Тэгээд бас хүүхдэд 4 наснаас нь эхлээд програм бичиж сургадаг юм сургалтын төв байгаа байхгүй юу? Тэнгүүтээ ингээд лего л тоглуулад идэг. Ерөөсөө амар сонио. За бай бай.